бэлгийн одоо сандраад тануустараа. За байр саваа. За би тодорхой хэлчих. Байраар хангах асуудал. Энэ ч гэдэг улсын төсөвт нь танаа энэ яам дээр байдаг юм байна гэсэн шүү дээ, тий? Энийг байлга татааснаас та бүхэн бүтээгээ сэтгэл гаргаад өгөөч. Энэ чинь би жоо сандраад ойлгомжтой басаа ярьж чадсангүй. Тэрүүний тийм Монголоос нэмэлтээр ирж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэдэртээ төр оруулах нь байрны асуудлыг аягүй сайн. Танаа энэ цугдаг гэсэн шүү дээ. Тэр мөрөөс сайн суулгаж өгöd. Дээрээс нь тэр сандраад бас ярьсангүй. Монголчууд Монгол хүмүүсийн одоо энэ хараар амьдарч байгаа хүмүүс ирэх зэрэг байгаа айгүй нүднээс тал асуудал байна гэж ярьсан шүү дээ. Тэр нь гол нь юу ярих гэдэг нь гэхээр одоо Солонгос бид нэг хаана хандах мэдгүй байна гэдэг чинь ямар Солонгосын энэ одоо төрийн бус байгууллагууд байгаа шүү дээ. Одоо хуулийн пермийн гэж тиймэрхүү перм танаа ингэж хамтармаар хамтарч ажиллана байна. Улсын зүгээс элчин сайдын яамтай хамтарч. Сайдын яамны имэйл хаягаар хандаж болно. Элчин сайдын яамны фейсбүүкээр хандаж болно. Тэр бүхэн нээлттэй имэйл хаяг soul@mfa.gmail манай элчин сайдын яам хаяг бол тэрнгээр хандах би өөрөө харж байгаа. Тэгээд бүхэн өсөр байгаад газ хараа аргамжийг авчиж болно. Тэр яг үнэтэй. Фейсбүүкийн манай хаяг байгаа шүү дээ. Тэр мессенжер дээр хүчинч болно. Эсвэл манай фейсбүүкийн дотор нэг юу байж байгаа шүү дээ. Постнуудын дотор тэн дээр хичээл ингээд миний гол агуулгамжлохоор улсынхан зүгээс иргэдийнхээ хараар эрхэн зөрчиж байгаа иргэдийнхээ гол асуудал дээр усаас анхаарч хамтар сайн ажиллаарай. Тэгээд хэлдэг шүү дээ. Аваагүй. За тэгээд саний асуудлыг тий. Тийм байгаа байхгүй юу? Монголын одоо иргэд чинь одоо тий Солонгос нэг яг Монгол одоо саний төрөний эрхийг зөрчигдсэн асуудал хаана хандах айгүй их хэрэгцэж хаана хандах мэдгүй байгаа. Энийг Монгол улсын одоо тийм ээ улсынхаа одоо нэг элчин сайдын яамаараа дамжуулаад юм бид нар шууд ханддаг Монгол улсын одоо бид хамгаалдаг байгууллага Солонгосын бүрийн саний нэг чалбараар Солонгос байгууллага хуулийн байгууллага дээр ажиллаад тэндээс салждаг гэж штэ. Бид нар болохоор тэгэхээр манай Монгол улс иргэний хамгаалдаг тийм хуулийн баг одоо Монгол баг Солонгос биш. Солонгос чинь Солонгос талтай үйлчлээд байгаа байхгүй чи. Энийг сайн бодоо. Солонгос талтай үйлчлээ. Эмчлэр ирсэн хүмүүс төр байх байр бид ярьсан тэр үү. Тэрийг бас айгүй. Тэр нь ямар Аки тий. Аки чука Монголын хараа үзэл бүлээд байгаа. Аки чука. Эмчлэр ирж байгаа хүмүүс төр дараагийн эмчлийн асуудал шийдэгдэл тийм ээ. Тэр зуртаа нэг байр, төр оргнуулах одоо нэг очроо олсон байлга. Одоо яамны улсын зүгээс тийм нэг байртай болмоор байгаа. Гол амир хэцүү байгаад байгаа юм уу? Тэр Солонгос орнд болсон гэдэг ажил амьдрдаг зүйл байна. Энэ дөрөв математик ярихгүй яг энгийн бодтой монголчуудын одоо яг хараар төрсөн амьдарч байгаа монголчууд талаар нэг үг хэлчихэд болно өстэй. Хараар ажиллаж байгаа. За энд бол зарим бизнесийн төлөөлөгчид янз бүрийн визтэй хүмүүс байна. За юм байгаа. Одоо ч айгүй энгийн яри тий. Энгийн янаач олон хүмүүс байгаа шүү дээ. Бид нар ингээд үлд одоо хар бороор ажиллаж амьдарч байгаа монголчууд Монгол улсын иргэн тий. Хүний эрх гэдэг зүйл алтас үг. Хүний эрх гэдэг зүйл бол одоо Монгол улсын иргэдийн чинь эрх энд аягүй их зөрчиж байгаа асуудал байгаа байхгүй. Тэр юу гэхээр нүднээс талтай одоо жишээлбэл зүгээр нэг энгийн жишээ ярьж байгаа шүү дээ. Үйлдвэрийн ажил хийгээд ч юм уу те хараар ажиллаж байгаа Монгол хүн байлаа гэж үйлдвэрийн ажил юм ямар нэгэн ажил хийж байгаа хүн энд одоо үйлдвэрийн ослолт ордог ч юм уу. Нэг бол цалин хөлсөө авч чадахгүй ч юм уу болох. Нэг бол олон эмэгтэйчүүдийн бэлгийн дарамтанд аягүй хөрдөж байгаа асуудал нүднээс тал зөндөө байна. Тэр хүмүүс сэтгцийн асуудалд орж байна. Бэлгийн дарамт энэ бэлгийн дарамт гэдэг нь юу гэхээр Солонгос наацхан одоо нэг буудалд ажиллаж байгаа эмэгтэйчүүд зөндөө байгаа байхгүй. Энэ эмэгтэй Монгол иргэд эмэгтэйчүүд Солонгос захирлууд нь харих гэдэг утгаар дарамтлах. Чи визгүй юм чинь одоо энэ чинь хууль бусаар амьдарч байгаа яхааргүй тэр хүн айцтай үдтэй амьдарч штэ. Тэгээ нүднээс талд ерөөсөө энэ бэлгийн дарамт үзүүлдэг хүний эрх зөрчигддөг ийм амар асуудлууд зөндөө байгаа. Энийг бид нар хэлэхгүй ичээддэг байхгүй. Хинт хэлэх юм те хаана хандах уу? Хуу ийгэр сав саруул хүмүүс ирээд энэ багш нар ч гэсэн энд ирээд сэтгцийн асуудалтай болж байгаа хүмүүс нүднээс талд зөндөө байгаа байхгүй. Сая бас элчин сайдтай бас яг энэ асуудал элчин сайдаас мэдээлэл өгсөн. За тэгээд иймэрхүү асуудал дээр элчин сайд юм. За тэгээд одоо хамгийн сүүлийн асуулт. Монголоос нэг хор тодортой ч юм уу ямар нэг өвч томчтой ингээд ямар нэг хүндэх шалтгаантай хүмүүс ирээд энд нэг мөнгө төргүй хүмүүс хэцүү шүү дээ. Тэгээд тэр хүмүүст одоо бид нар элчин сайдын яамаас одоо яг хүнддэг шалтгаан яхааргүй тэр одоо нэг ханараа өгдөг ч юм өвчин дооштой өгдөг нэг
төр оргнуулах одоо эмчийн одоо эмнэлгийн явц одоо яа тэр болч яач нэг эмнэлгийн одоо сандраад байна уучлаарай. За байр сав одоо би тодорхой хэлчих. Байраар хангах асуудал энэ ч гэдэг улсын төсөвт нь танаа энэ яам дээр байдгүй юм байна гэсэн шүү дээ тий. Энийг байлга татааснаас та бүхэн бүтээгээ сэтгэл гаргаад өгөөч. Энэ чинь Монгол улсын иргэд ирээдүйн хоож үе өөр хөгдөж чи өвчтөе домштой ирчээд оч хоронгүй ой чойгүй юм ийм яриа болсон шүү. Манай гişүүд бас эцэг сайдтай сая би тустай явж байхад сонсогдлоо. Гаднаас эмчилгээний одоо зорилгоор гадаад улсын иргэд маш их солонгост ирдэг. Энэ дотроос Монгол иргэдийн эмчилгээнд зарцуулж байгаа мөнгө бусад орны иргэдээс иргэдийн дундажээс Монгол иргэдийн дундаж эмчилгээнд зарцуулж байгаа мөнгө 3 дахин өндөр байна гинэ. Тэгээ монголчууд баяндаа тэгж биш. Яагаад ингэж Монгол иргэд солонгост ирээд их хэмжээний мөнгөийг эмчилгээнд зарцуулаад байна уу гэхээр эцэг сайд болохоор энэ дээр одоо ингэж бас дүгнэлт хийгдээд монголчууд өвчнийг маш их хөндрүүлчихэд энэ дээрээ энд ирээд үзүүлсэн чинь нөгөө хор тавдар болчихсон. Ингээд олон хоногоор нь одоо бас хойно урдаасаа хүн татаж буюу асар их зардлаар дундаж Монгол хүн дундаж бус орны иргэдийн эмчилгээний зардалаас 3 дахин өндөр одоо үгүй эмгэгт мөнгө төлж тэнгүүд нөө мөнгө хөрөхгүй болоо чиний ярьж байгаа энд ирээд одоо ингээд байргүй хоолгүй мөнгөгүй эмчилгээгээ өргөжлүүлж чадахгүй асуудал үүсэж байна. Тэгээд дахиад одоо бидний нөгөө дадал зуршилтаач болоод өвчнийг хөндрүүлдэг гайгүй байх уу гэж явж байгаа эцэг шатнд очоод ингээд тийм зүйлийг сая эцэг сайд бас одоо яг бодит байдал ийм байна. Түрээд чинь эмнэлгийн картаар иргэдийн эмнэлгийн дансруу картаар төлсөн мөнгөний судалгаад солонгос улсын дэлгүүр шинжилгээ хийгээд танаа монголчууд чинь илүү их зардал гаргаад байна шүү. Нэг Монгол иргэд орсон байх гэдэг. Яг одоо өөрийн чи ярьж байгаа асуудал энэний цаана тийм нөхцөл байдал бас үүсэж байгаа юм байна л. За тэгээд ямар ч хэлсэн саний тий байр савны асуудал дээр бас манайхан шийдвэхэд хэмжүүлж өгөрэй гэж. Чи бас лайдад байгаа юм ба шүү дээ. Тэгээ шууд лай явж байгаа. солонгосын телевиз баггүй. Ижил удаа сайд хүмүүс дээ. Одоо Монголын нөгөө солонгос биш дээ. Ижил удаа тийм. Тэрнээс чи илүү агаш шүү. Алки дараа нь ажиллаад очоод ирээд уулзаа гэж хэлсэн шүү дээ. Тэгсэн байлаа. За тийм яриа. За тэгээ. За орон байрны асуудал шийдэж өгөх болж байна. Барсуу одоо жах байж байгаа. За тийм.